Тэгэхээр тэгэхээр би ерөнхийлөж хөрөлцөхийг үзэн яд тийм аа. Яагаад гэвэл ерөнхийлөж хөрөлцөх бол амар муухай хорон санаатай дарангуйлагч. Тэгээ би ерөнхийлөж хөрөлцөхийг би коммунист дарангуйлагч гэж боддог. Манай Монгол улс чинь хагас коммунист улс ч ер нь бол тийм. Би өөрийн бүх Монголын ард түмнийг одоо цусан холбоотой гэж боддгийн шүү дээ. Би ер нь бол. Хайд бид нар чинь бүгд нэг үндэстэн тэгээ бүгдээр цусан холбоотой. Тэдгээр манай монголчууд тэгээд нэг үндэстэнтэйгээ суугаад ингээд цус ойртоод л яваад иддэг. Болохгүй ш. Ер нь бие биентэйгээ сууж болохгүй ш. Манай монголчууд. За манай монголчууд нэг үндэстэн болохоор бүгд бие биентэйгээ суугаад цус ойртоод тэгээд монголчуудын бие биентэйгээ ер нь оосоо сууж болохгүй ер нь бол тийм. Тэгээ монголчууд бид нар бие биентэйгээ сууж болохгүй. Тэгээ өөр тэгээд юу гэвэл би ерөнхийдөө хөрөлцөх би Монгол улсын төрийн ордны гадаа очиж шаардалж ийсэн. Тэгээд тэр надаа ер нь бол би ерөнхийдөө хөрөлцөхөд болгож аммаар. Би тэгээ Монголыг өндөр хөгжүүлмээр. Би Монголын ерөнхийлөж байсан бол Монгол улс хамгийн дээд зэрэгтэй хөгжиж Монгол улс бурхны одоо Монгол улсад би лам нарыг Монгол буддын шишний лам нарыг хөгүүлэн дэмжиж би өөрөө буддын шишнтэй хүн байхгүй юу. Тэгээ буддын шишний лам нарыг хөгүүлэн дэмжиж тэгээд бүр ингээд явахыг хүссэн юм аа. Тэгээ буддын шишний лам нарыг хөгүүлэн дэмжиж тэгээд ингээд явахыг хүссэн юм аа. Буддын шишний лам нарыг хөгүүлэн дэмжиж тэгээ буддын шишний лам нарт хүчээр хар шийд сурвалж тэгээ монголчууд бүгдээрээ буддын шишний хар шидийг сурч тэгээ хамтдаа дэлхийг мөнхийн харанхууд автууч чадна гэж би боддөө шүү дээ. Надаа ер нь бол ямар сайн сайхан зүйл байхгүй. Би өөрөөргөө сайн сайхан гэж бодохгүй. Би бол муу талын бүр ямар сайн сайхан зүйл байхгүй. Би үргэлж муу муухай зүйл үздэг тийм. Тэгээ би Монголын улсын ерөнхийлөгч болох юм бол монголчуудын бүгдийн киборг робот болгож чадна. Тийм. Тэгээ бүгдийн киборг болгоод тэгээд дээд байгаа тэр ертөнцийг бүтээсэн муу ёрын бурхантай бүгдээрээ хамт монголчууд бүгдээрээ хамт киборг болоод ертөнцийг бүтээсэн муу ёрын бурхантай хамт тулдаж болно шүү дээ манай монголчууд. За. Наа пүрэв өчөр гэдэг би хайр